За тамхи татдаг хүмүүсийг та нар хараарай. Тэр тамхи татдаг хүмүүс яг саяны дасгалрахгүй ингээд уруул амд байнга ийм болцсон байгаа. Тэгээ тэр хүмүүс их нь уруул нь хэр байна? Уруул дээр нь босоо өрчлөө байна уу? Уруул нэмгэн байна уу? Тамхи татдаг хүмүүс тэгээд гоё бомбор уруултай. Уруул нь өршлөөг байна уу? Уруулынхан дээр өршлөөг байна уу? Тэрийг та нараас өөрсдөө харьцуулаад хараарай. За сайн байцгаана уу? За би 2017 оноос хойш нүүрний дасгалыг зааж ирсэн. Голдуу үндсэн ажлынхаа хажуугаар онлайнаар заагаад бас YouTube хичээл бичлэг оруулаад үүдийн үед бол Солонгост хуваараа ганц нэг хүмүүс заагаад явж байна. Ингээд өнгөрсөн одоо 7 жилийн хугацаанд бол баггүй туршлага хоригдлууллаа. Тэр 7 жилийн өмнөхтэй харьцуулахад одоо сошиалаар TikTok, Instagram, YouTube, Facebook гэдэг сошиалаар бол хаа сайгүй тэр нүүрний дасгалууд элбэг байна. За дасгалууд нь бол ерөнхийдөө нүүрний булчин чангалах гэсэн зорилготойгоор хийгдэж байгаа ч зарим нь бол хараад байхад ингээд нүүрний булчин бас хит чангалаад нүүрэнд одоо сөргөөр нөлөөлөхөө тийм дасгалууд бас нэлээд харагдаж байна. Булчингийн үйл ажиллагаа одоо сайн байх нь чухалч тэр сошиалаар заагаад байгаа зарим таслыг харахад бол булчингаа хит чангалаад агшаагаад хөших байдалд хүрэж байна. Нүүрний хэлбэр өөрчлөгдөх, нүүрээрээ өгшөрхийг бол одоо дан булчинтай холбож үзэх бол өрөөсгөл бидний нүдэнд харагдахгүй байгаа хэсэг үе. Одоо арсны доор дан булчингаас гадна өөхөн давхраг байгаа, сууц байгаа, яс ингээд эдгээр одоо бүх хүчин зүйл бүгд нүүрний хэлбэрт нөлөөлнөхөөс шүү дээ дан булчин одоо нүүрний хэлбэрт төлөөлөд байна гэвэл өрөөсгөл юм аа. Мэдээж нүүрний хэлбэрт бол булчин нөлөөлнө. Гэхдээ нас ахихаас гадна одоо хит их ачаалал, ядаргаа, стресс гэх мэтээс болоод нүүрний булчин, хүний булчингууд нь одоо агшаад хөшөө тогтцсон бас байх тохиолдол бий. Анх нүүрний дасгалыг хийгээд нүүрний өнгөн хэсэгт бол одоо ээлт өрчлөө багасаад тэр нүүр өргөцсөн юм шиг нүүрний хэлбэр багасан юм шиг харагдаж байгаач нүүр одоо зарим хэсгэрээ ингээд таталтаа чангараад байгаа юм шиг тийм таагүй мэдрэмж төрөөд эсвэл одоо нүд ингээд байнга ядраад эсвэл өрчлөө талаасаа ингээд гайгүй юм шиг хэрнээ хамрыг дагсан нуглаа эсвэл одоо энэ завь чавын нуглаа нь илүү гүнзгэрсэн юм уу эсвэл нуглаа нь байдгүйсэн ч одоо нуглаатай болсон ч юм уу тийм тохиолдол хан бол энэ таны тэр нүүрний цаад одоо гүний булчин хит их хөшөө тогтцсон байна гэсэн үг. Тэгэхээр нүүрний дасгалыг хийхдээ ялангуяа тэр сошиал дээр одоо ил явж байгаа дасгалуудыг дагаж хийхдээ бол маш цензуртай хандах хэрэгтэй. За энэ дасгалыг хийхдээ булчингаа ингээд тултал ингээд дээшээ шахаа дээр нь одоо энэ дээрний нүүт хэсэг рүү бас их дээр нь бас энэ доод зов хэсэг рүү нилээ ачаал өгч хийж байгаа. Тэгээ энэ дасгалыг бол яг анх ингээд булчин сул хүмүүс бол энийг хийхдээ бол тийм айхтар мэдэрч ингээд сайн хийхгүй бах. Явандаа энэ дасгалыг ингээд байнгын давтамжтай олон хийгээд булчингаа сайн мэдэрдэг болсон байдалд энэ дасгалыг ингээд байнга ингээд ингэж шахаж хийгээд байх юм бол тэр авийн булчин ч өшөө тогтноо. Тэгээ ялангуяа энэ нүдний доод энэ хамарны хажуу заавж энэ хэсэг чинь дандаа хүний одоо нүүрний одоо хонхорхой үүсдэг гэсэн. Тэгэхээр тэр авийн булчин ингээд хит ингээд хэвэн байдлаас хит илүү их тийм ингээд агшаагаад тогтоочих юм бол булчингийнх нь хамрах талбай нь одоо багасаад эхэлнэ гэсэн. Тэгээ багасаад тэгэхээр тэн дээр байгаа одоо арьс ингээд нөмөрсөн арьс чинь энэ тэндээ нөгөө хоосон зай хонхорхой үүсгэж байгаа. За энийг би та нарт арай ойлгомжтой болгохын тулд нэг зүйл бэлдсэн байгаа. За энэ хөлдөөсөн гурил байна. Хөлдөөсөн гурил. За энэ гурилыг хөлдөөгөөгүй одоо дөнгөж зуурсан байдал гурилч ингээд талбай нь одоо яг ингээд гоё жигэд гоё байна штэ. Тийм байдлаар гаднаас ингээд гялгар уут углахад бол гялгар уут нь нэлээд нөгөө гурилаад байгаа тийм тэнгэр байна тийм үү. За тэгвэл энийг ингээд бүр ингээд хөлдөөгөө загшаарчлаа. За тэгвэл энийг хөлдөөчлээ. Одоо нөгөө гурилч ингээд чанга хатуу одоо агшсан байдалд орсон байна. Тэгээд зарим газараа энэ хөлдөх явцдаа ингээд тогтцсон. Тийм. За тэгвэл ингээд тогтцсон энэ хэсэгт нөгөө агшаад ингээд чангарах явцдаа ингээд зарим газараараа ингээд нүх үсээ тогтцсон байгаас тэгвэл энэ хэсэгт нөгөө гадна талд байгаа гялгар уут чинь дагаад энийг дагаад ингээд хонхорхой. Энийг дагаад ингээд хонхорхой өсчихөж байгаа. Ердөө л ийм. За тэгээ нүүрний булчин чи биеийн булчингууд бол одоо тийм хонхорхой хүндээ нүх үүсэх нь бол одоо илүү хэмээн биеийн булчингууд ч бол голдоо одоо урттай юм уу ташуутай хэлбэрийн байгаа. Нүүрний булчин чинь болохоор богинохон тэгээд энэ нөгөө хамар дагсан түрүүний ярьжсэн хамар дагсан нүдний доод зовх энэ хэсэг дандаа нөгөө хонхорхой үсрэх хэсгүүд байгаа.
Тэгээд нөгөө булчингаа хит ингээд агшаагаад ингээд чангалчаар нөгөө богиносон занд чинь одоо дооцох нь ингээд нөгөө доор нь ингээд дооцох нь ингээд зүлхийгээ тарагдаад байдаг шүү дээ. Мөн одоо хамрын нуглаа. Зүгээр ингээд ярьж харахад бол нуурахыг бол би хэлээгүй. Зүгээр ингээд байж хат бүр ингээд хамар нилээ хажуугаар ингээд гүн нуглаатай болцсон хүмүүсээ те. Тэр хүмүүс чинь одоо нөгөө хамрын тэр хажуугийн тэр ойрын яханд булчингууд нь хит ингээд агшаад өшөө тогтцсон ингээд жижигэрсэн байдал тэр авд нь илүү цай гараад ингээд нарсан ингээд нуглаа үүсээд байгаа юм шүү гэж ойлгох хэрэгтэй. За энийг бол би өөрөө бас анх энэ нүүрний таслыг сурч байхдаас нэг алдаа гаргаж ирсэн. Нөгөө доод зохио чангалах таслыг хийхдээ хит их нөгөө ингэж хүчилж хийгээд тэгсэн чинь миний доор яг ингээд мэдээ доор ингээд аюу тийм хонхорхоо үсээд эхэлсэн. Тэгээд нөгөө нүүрний дасгалын багштайгаа ярилцж агаад сар бити хийж арай хүчилж хийгээд байна гэд зөвснийхэн дагуу сар болоод нүүрний тэр нөгөө доод зохины таслыг хийгээгүй. Тэгээд сарын дараах тэр зураг харьцуулахад бол буцаад нөгөө зохины нөгөө доод хэсэг бол ингээд дүүрээд ирсэн байсан. Түүнээс хойш би бол нөгөө доод зохины дасгалыг маш болгоомжтой хийхийг эсвэл бүр огт хийсний хэрэггүй гэж бас нөгөө хүмүүс зөвлөдөг байсан. За өөр бас нэг сошиалаар яваад байгаа асуудалтай дасгал бол нэг загас гэдэг нэртэй баха. Энэ амны энэ нөгөө ам тойрсон булчин ч бол одоо энэ духны булчин ч юм уу энэ хатрын булчин бол одоо энэ урал ам хэсэг чинь нэлээ нөгөө өрчлөө үсгэд амархан хэсэг байхгүй. Тэгээд энэ дасгалыг хийгээд байх юм бол энэ уруул бол өрчлөө үүсээд энэ бол нэг тийм үр дүнтэй дасгал биш ээ. Дээр нь завшны хажуугаас унжилт бол арьсыг бол сунгаж өгнө. За тамхи татдаг хүмүүсийг та нар хараарай. Тэр тамхи татдаг хүмүүс яг саяны дасгал руу ингээд уруул ам байнга ийм болцсон байгаа. Тэгээд тэр хүмүүс их уруул нь хэр байна? Уруул дээр нь босоо өрчлөө байна уу? Уруул нэмгэн байна уу? Тамхи татдаг хүмүүс тэгээд гоё бомбор уруултай. Уруул нь өрчлөөг байна уу? Уруулынхан дээр өрчлөөг байна уу? Тэрийг та нараас өөрсдөө харьцуулаад хараарай. Энэ дасгал бол нэр түрүүний дасгалаас илүү хор нөлөөтэй. Яагаад тэгэхээр би сая хэлсэн шүү дээ. Энэ ам хэсэгч бол одоо илүү нөгөө өрчлөө үсгээд амархан хонхорхоос үүснэ. Тэгээд анх сурж байгаа хүмүүс бол эдгээр туслаа хийгээд нэг тийм айхтар тийм нөгөө сөрөг юу нөлөө нь ажиглахгүй байх нь бол ойлгомжтой. Яагаад тэгэхээр анхандаа бол булчингаа сайн мэдэрч ингээд хийж чадахгүй байгаа учраас нэг тийм айхтар нөгөө нөлөө гарахгүй ч гэсэн явандаа ингээд тогтмол давтамжтай гэдэг юм бол таны нүүрэнд одоо эсрэгээр нөлөөлнө хор нөлөөтэй. Дээр нас тэр зааж байгаа багшаасаа ажигл яалт ч ингээд нөгөө одоо энэ нүднээс дээш нүүд энэ дуух хэсгийг харахад бол ингээд сайхан тойлгоор өршлөөгүй юм шиг хэрнээ. Тэр хоёр хамарных нь хажуугаар ингээд нэлээд гүн нуглаа үүссэн. Бас энэ амных нь хажуугаараас ингээд завж хэсгээр бас ингээд жоохон тийм арьсан суул юм шиг харагдаж байгаа бол дуух хэсгэрч бас хит их шахалтай дасгал хийлэхэд бол духч нь бол өсрөөл тэр нэг хуух руу ингээд нөлөөлнөөхөөс ш доошогоо буцаж одоо энэ хацар руугаа энэ дооцх руугаа нөлөөлнө гэсэн юм байхгүй учраас ерөнхийдөө бол духны тасгал бол одоо их шахаж хийлээ гэсэн бол түрүүний энэ хацар нөгөө амны таслыг бодвол одоо тэр нөгөө айхтар нөлөөлөх нь гайгүй. За өөр нэг одоо би сошиал дээр нэг нэлээд харсан дасгал биш массаж духан дээр массаж хийжсэн тэгээ хийхдээ ингээд байсан. Тэгээд духны булчинч бол уул нь ингээд босоо чиглэлд агаар ширхэх гэн. Тэгээд чиглэлийн дагуу бол уул ингээд босоо чиглэлд юм бас чиглэлийн дагуу юм босоо чиглэлд массаж хийвэл зүгээр. Гэхдээ яг нөгөө хүн одоо өөр дээр нь ингээд духан дээр нь массаж хийж байхад бас нөгөө хажуу талаас нь хажуу тал руу чиглэсэн массаж бас хийдэг. Гэхдээ тэгж хийлэхэд одоо энэ гарын хурууны өндөгний дотор тал алгаар хийнэх хэсэж одоо энэ ингэсэн нөгөө ясан дээр ингээд ястай хэсгэр нь бол ингэж хийж аваа би тэрийг бол тест хараагүй. Дээр нь ч одоо ингээ ихээр энэ духны энэ ясан дээр тэглээд байгаа ингээд тэгээд тэглээд байгаа болохоор тэр духны одоо булчинд массаж болох нөлөөл нь бол маш бага. Эсрэгээр одоо ингээд нүүрний өөхөн давхар маш нэмгэн тийм туранхай нэмгэн арьстай хүмүүс энийг ингээд дагаал хийгээд тах юм бол арьс жин хэсгээр ингээд хуйлраад эхэлнэ. Тэгээ энэ мэтэр ингээд нүүрний дасгал одоо массаж хийхэд бол ингээд маш цензуртай хандах хэрэгтэй байна. За саний ярьсан юм бол би өөрөө ганцаараа зохиогоод яриад байгаа юм биш. Би одоо солонгост ингээд массажинд нүүрний массажинд орохдооч массажистаас асуудаг. За ардын эмнэлэг дээр очиод бариад засал хэлгэж явах даачаас асуудаг. Ер нь бүгд л ярьж байгаа юм. Булчин одоо хит их тийм агшааж болохгүй.
Тэгээ дээр нь бас ингээд арьсыг хит их ингэж одоо дасгал хийж байгаа ингээд одоо нүрийн йогмо гэл хит ингээд пултал ингээд сунгаал тэгж болохгүй гэдгийг одоо тэр мэрэгжлийн хүмүүс нас зөвлөж байсан.